Косинус y гэсэн энэ илэрхийллийг үржүүр хэлбэрээр задлаа. За энийг шууд үржүүрийн томьёо хэрэглэх зохимжгүй юм. Яагадгүй синус ба косинусын нөгөө өнцгүүд нь ижил байгаа. Ийм учраас бид ямар хувилбар сонгох вэ гэхээр за синус y энийг бид нэг косинусаар илэрхийлэх хэрэгтэй. Тэгэхээр косинус 2-ны пигээс хасах нь y-тэй тэнцэн. Энэ маань бидний нөгөө энэ харилцаж байгаа энэ доош нь оруулах хэрэгтэй байсан байна. За эндээс косинус 2π-ээс хасах нь альфа болон синус альфа гэсэн. Энэ вэ? За иймэр илэрхийлчихье. Одоо тэгвэл бид юуг болох ёстой гэхээр тэгвэл энэ тэнцүү. За ногоо өнгөөр өчч. Энэ тэнцүү гэдэг энд үргэлжлээд ирээ. Тэнцүү тэгвэл энэ маань юу болох вэ гэхээр косинус энэс хасах нь y нэмэх нь косинус y гэсэн. За ийм болоод ирлээ. Одоо энэндээ бид нөгөө нэг ямар томьёо хэрэглэх вэ гэж. Тэгэхээр эн чинь энэ дэр байхгүй юм байна. Энэ дэр байхгүй. Ангич нь одоо энэндээ бид нар энэ тригонометри функцүүдийн нийлбэр ба ялгарыг үржүүр дэвсээр илэрхийлэх энэ томьёог хэрэглэнэ. За энэ томьёог хэрэглэх юм бол тэнцүү 2-ын үржих нь косинус. За косинус юу болох вэ гэхээр энэс хасах нь y-г нэмэх нь y. Хуваах нь 2. Үржих нь косинус. За одоо энэ хоёрын хооронд нь бид хасах ёстой. Энэс хасах нь y, хасах нь y. Энэ бас энэ хаалтанд байгаа гэсэн үг шүү дээ. За тэнцүү 2-ыг үржих нь косинус. За энд болох төр одоо нөгөө энэ хоёр хураагдчихсан тийм ээ. Тэгэхээр энэ косинус π хуваах нь 2 хуваах нь 2. За энд косинус 2-оос хасах нь 2y хуваах нь 2. Тэнцүү 2-ыг үржих нь багш нь маш дэлгэрэнгүй хийж байгаад олон төвшний хүүхд үзэх учраас за энэ 4-ний π болно. Дараагийнх нь косинус. За энийг бүгдийг нь 2 тоор хураачих шүү дээ. Тэгэхээр 4-ний π-гээс хасах нь энэ хоёр хураагдчихсан. Тэр ардлынхын тусад нь энд хийлдэг косинус π-ний 2-ыг хуваах нь 2. Хасах нь 2y хуваах нь 2. За ийм туршид оруулж чад хийж байгаа шүү. За хасах нь y. За ийм боллоо. Тэнцүү одоо эцсийн хариу юу гарах юм гэхлээр за 4-ний π чинь 45 градус. Тэгэхээр 45 градус дээр косинус чинь тэнцүү 2-ыг үржих нь 45 градус чинь ийм болдог. За ард талын ялгуур өнцгүүдийн ялгуур бол одоо энэ чигээрээ бичигдэнэ. Энээс хасах нь y. За ингээд эцсийн дүн энэ хоёр хурааглаа. Тэгэхээр энэ косинус x-с хасах нь x 4-ний π-гээс хасах нь y. За юм бодлоо.